За, манжуурд байдаг хамгийн одоо том алдартай буудал болох матрошкач буудал дээр ирж байна. Эндээс. За, бид эд матрошкаар орохгүй явж байна. Дэлхийд дээр хамгийн өндөр матрошка. Ийм хэлбэртэй. Өчид буудал. За, манжуурд ирсэн байна. Манжуурт матрошка чичид буудалд ирсэн байна. Дэлхийд дээрх одоо хамгийн том одоо хүүхэлтэй хэлбэртэй ийм матрошка чичид буудал бол одоо энэ манжуурт байдаг. Одоо жуулчдыг хамгийн ихээр татдаг энэ буудал байгаа. Бид энд бас нэг 4-5 онцлоо. Тэгээд энэ бас дотроо яг хажуу талд нь ийм цэцэрлэг юутай хүүхдийн парктай. Хүүхдийн парк нь амар том юм байна. Тэгээд жишээлбэл энэ 12 жил байгаа. Дөнгөж үүдээр нь оронгууд одоо луу байна. Одоо миний жил луу жил байж зогсож байна. Тэгээд энэ нөгөө нэг матрошкад байрлаж буудалж байгаа болохоор энэ парк нь бас үнэгүй юм байна. Бидэд бол яг яг нөгөө оргил үеэр нэрсэн байгаа болохоор бас хүн ихтэй л энэ матрошка чичид буудал. Үнийн үед бас жоохон үнэтэй. Би ч одоо 2 дахь удаага манжуурт ирж байна. Ирэх болгонд бол энэ матрошка чичид буудал дээр ирдэг. Тэгээ өмнө би ч 2 жилийн өмнө ирэхэд энэ наатлынх нь энэ 15 давхар матрошка баригдсан байсан. Энд нь бууж исэн байхгүй юу. Тэгээд сая энд нь 15 давхарт энэ хамгийн наадлын хуучинд нь сая 2 хоноо, цаатлынх нь шинээр баригдсан 20 давхар юм байна бүр. Тэр 20 давхарт нь сая нэг бас нэг 2 3 онцлоо. Тэгээд одоо ингээд маргааш нар буцах гад бид байж байна. Ер нь бол одоо манжуурт ирэх юм бол буудал ер нь аялж байгаа хамгийн бас чухал зүйл бол одоо буудал байдаг. Ямар буудал буух 5 тухтай тиймээс гэр бүлээр явж байгаа тохиолдолд энэ матрошкад ер нь бол буугаараа гэж би бол маш их зөвлөж байна. Манжуурт аялж байгаа усуудад эртгэл шиг нөгөө нэг буудлаац гэж юм уу арай хям тусна. За яг тулгаж авах юм бол одоо нэг өрөө нь бараг 1200 гэдэг чинь Монгол мөнгөөр 600-700 мянган төгрөг болчихж байгаа байхгүй юу. Тийм. Тэгээд манжуур бол ерөөсөө энэ дэлхийд дээрх одоо цорын гац хамгийн том матрошкаг бас үзэх гэж тэгээд энд нь бас байрлаж амрах гэж бас ирдэг. Энэ бол үнэхээр одоо 5 тухтай үйлчлэгээ сайтай, хоол ундтай, өглөөний төр брейкфаст энэ бол үнэхээр гоё. Үнэхээр 5 тухтай буудал бол хэлхий аргагүй сайхан. Тэгээ бид эдэн цэцэрлэг төрөлнгээр нь яваад ингээд танилцах гэж байна. Матрошка чичид буудал руу бас танилцуулъя.没有中国手机号，只有微信。那就您订房的时候，就是好好检查一下房间没有遗留物品，要不我们联系不到你。那个加微信给联系微信。WeChat-аар холбогдоод нөгөө нэг юу яач өрөөгөө уцаахтаа энэ дээр хэлчих гинэ WeChat өгөөд. За. Нөгөө нэг хятад дугаар байхгүй болохоор намайг хятад дугаар байна уу гэдэг чинь хятад дугаар байхгүй. 加了。然后咱们房费怎么付？支付宝。付支付宝。直接二维码扣这儿就行。шууд QR код оншуулчих гэнэ ингээл QR код оншуулаад аа. Тэнцэгээ ингээл амархнаа төлчин нэр нь хятад ингээд 2590 он гэж гэр бүлийн өрөө. Яг нөгөө оргил үе болж байгаа болохоор амар үнэтэй байна л да. Тэ. Тэгээ дээрээс нь нөгөө нэг шинээр好的，明白. Одоо нөгөө хоёр ээж хүрээд ирэхээр паспортаа өгөөд энэ дээр нөгөө канадуулаад юугаа авчаарай гэж өглөөний нөгөө нэг өглөөний цайныхаа брейкфастныхаа толгойг авчаарай. 好的. 这个 A 座是一共几楼？20楼。20楼。23？ 23。哦，这么高。这个 B 座是15楼还是几楼？18、15。谢谢。哎呀！
Ийм өндөр хардаа тийшээ. Дээр нь гарсан чинь юу юм бэлээ? Амар харагчлаа доош харалтгүй амар өндөр. Янз бүрийн өнгө асч байгаа шүү дээ. Цэцэнэгээр хараад. Цэцэнэ. Цэцэнэ. Толгойн ирчил хараад ш. Толгой чи иргэж байна уу? Янз бүрийн дүрс үсээд. Янз бүрийн дүрс үсээд юм. Энэ тайж үсээд. 14 цогцоо гоё. Ийм өндөр. Тэний ямар гоё юм бэ? Тэ хараа. Ямар гоё юм бэ? Айнаараа. 14 давхар гэсэн чи ийм амар харагдчих шүү дээ ёо. Ийм доош байгаа. Саяных чинь 6 дахь байсан тий. За өрөөрөө орж үзье. Нэг чи. За энэ нөгөө шинээр баригдсан. Трошкач ч бодлыг өрөөрөө орж үзье. Ямар хөө. Өрөөрөө нороо танилцуулъя. Ийм өрөө байна. Наараа. Ингээд оронгууд ийм том өргөө ортой. Ийм том өргөө ортой. Энд чинь бүр ийм гоё зураг мураг. Тэгээ ер нь бол ингээл хээр хваар. Юм байна. Тэчгүй. За нөгөө өрөөрөө нороод үзье. Хинтэлт нь бас нэг өрөө байгаа. Илара. Игээ сайхан унтах нь шүү дээ. Йоо гоё. Амар өргөө. Ийм гоё арт. Нара бүх юм матрушк. Йоо ингээл энэ нэг хүртэл матрушк. Амар гоё. Сага амарсан да. Чи өөрөө өрсөн гоё би хойс. Тэргийн их гээд тийч. Имплан гарах. Цэцэн ажиж байгаа. Чи хаана байна? Нийтдээ зэрэг гарч байна. За бид манжуур толгой дээр гарах га явж байна. Манжуур толгоор явж байна. Бас нийтээ өксөр гацсан шүү. Жохоо ойртож байгаа зураг авах бол. Тэгээ манжуурд ирсэн хүмүүс бол ер нь бол дандаа энэ манжуур толгой дээр гараад манжуурыг ингээ харддаг юм байлээ. Тийм ээ гэдэг баг. Ингээд ингээд хиншига манжуур толгой манжуур харагдана гэсэн. Манжуур толгой дээр гараад ирлээ. За энэ миний ард харагдаж байгаа энэ цамхаг шиг зүйл болохоор ер нь бол эхлээд анх баригдаж байхдаа хормын ордны зориултаар ингээ баригдаж ирсэн юм байлээ. Одоо болохоор ингээд ашиглахгүй байгаа зөвхөн одоо жуулчд хурж ирж энэ манжуур толгой дээр гарч манжуурыг ингээ тэр чигт нь хардаг юм байлээ. Ер нь бол тэгээд анхных нь ер нь бол энэ барилгыг барьсан юу нь болохоор хормын ордны зориултаар барьсан. Нийтдээ ингээд 37 м 40 м шахуу өндөр юм байна. Цамхаг барилга байдаг байхгүй юу. Тэгээд баг 20 давхар байшинтай тэнцвгүй юм өндөр цамхаг байгаа. Тэгээ энэ дээр гараад ирсэн байхад бол одоо зайсан толгой ингээ тэр чигт нь ингээ харчна гэсэн. За миний ард харагдаж байгаа Арслан зааны музейний цэцэрлэг түрээлэн байна. Энэ маш том авраг томонд соёон энэ байна. Арслан зааны. Тэгээ ингээд яг аргашаагаа ингээд харуул ингээ одоо ингээ явж байгаа бичлэж байгаа маш олон цэцэрлэг түрээлэн дотор Арслан заанууд байгаа ингээд тугалтайгаа ингээд сүргээрээ явж байгаа. Ингээд дотгошоо ороод үзье. Ано. За одоо яг нэг Арслан зааны музей аргас дээр хүрээд ирсэн байна. Ийм том байсан байгаа юм да Арслан заан. Дээр үед бүсэлгүй 3000 жилийн өмнөх одоо түүхийг харуулсан түүхтэй гэж ярьдаг штэ. Манжуурын Арслан зааны музейн аргас өшөөг. Хажуу талд нас жижиг юм одоо тугална юм аа. Тугална л багтаа жижиг юм аргас нь байна. Энэ том нь ийм том Арслан зааны музей. Дотор нь ийм томод ургацсан юм уу гэдгсэн чинь үгүй энэ одоо яг гаднах талны зоргол нь болохоор жинхэнэ. Тэгээд энэ дотор тал нь ингээд нүтгэр хоосон байх. Тэгээд бүр гайхаад ийм том мод байгаа юм болоо гэ. Арслан зааны аргас ийм том 3000 жилийн өмнөх одоо байсан. Арслан зааны аргас хажуу талд байгаа тугуулна. За ийшээ оръё.
Ийшээ ороод үзэнгүүт энэ ч бас олдуурынх нь доор. Ингээд хийцэн шүү дээ. Хараг гэсэн. Тэ лагаар исэн. Энэ нөгөө нэг олдураа олсон олж их үе. Одоо энэ арга хэсийг олж их үе, малтлагын үеийнх нь юу аа. Яг ингээ хүн шиг хийсэн. Осаараа нэг. Орген авлаа. За дахиад нэг авч. За суусуудаа. Ирж. Зя. За одоо ингэж өндөрийг нийшээ харж болно. Ийм хөөрхөө. Тап байж тээ. Тапыг ингэ хийсэн юм шүү дээ. Дотршка дотор. Тэгээд кино үзэж болох юм байна те нэг. Тийм. Кино үзээд YouTube энэ төр байгаа юм шиг. Бүх юм байгаа юм шиг. Тэгээд дуу сонсчлох юм байна. Дуу тавь та. Гоё. Юм үзэж усах юм шүү дээ энэ. Дараад үзтээ болж байна. Болж байгаа шүү. Ингэж гарах юм шүү. Энэ бэлэгтээ таарсан юм шүү. Юу зурагт үзэх гээдээс юм. Энэ үнэндээ таарсан тансгал юм. Өстой гоё юм тий. Айгу гоё. Дахиад үзэг юм аа үзэж тужирч байна. Сайн. Би одоо хоёр дахь ярьж байгаа матруу шиг би гоё л хийдэг. Би анх удаа ярьж байгаа. Амар гоё. Матрушид одоо тэгж дахиад Манчуриастай ганц гоё үзэх юм. Матрушка тэр усан парк тий. Усан парк бид явчихдаг. Орж усан музей. Тийм музей. Музей. Асан зааны музей. Асан үнэхээр гоё юм байна уу? Гоё. Хүүхдийн бассейнтэй тий. Тэгээ том хүний бассейнтэй юмсан парк юмстай гоё. Усан парк гоё тий. Би чи зүгээр ороод зүгээр сууж зүгээр нэг усан дотор л орох гэдэг юм шиг тэгсэн ч амар гоё. Гоё гэдэг л шүү дээ. Тансаг би одоо манжурд өвлөлтий нэх үлдэхэд дараа тэгж жаад нэг. Одоо би хоёр дахь ирчээд нэг ирэхээс. Хоёр дахь удаа ирэх өмнө ирэхдээ би болгоомоос газарсаа бутсан шүү дээ. Тэгээд аюу гоё аялаад бас 3 4 явсан. Дахиад энэ жил 3 4 явчихна. 4 5 явчихна. Хүүхдүүдийнхээ гоё юм үзлээ. Хүүхдүүдийнхэн өнөөдөр нэг онцод маргаж буцлаа да. Хүүхдүүд 4 онцоо тий. 4 онцоо. 4 оноод буцсан. За сайн уу өдрийн минь би гэр бүлэрээ гадаадаар аялаа явж байна. Тэгээд хүмүүс маш их асуудаг чи ингээд интернет хэрэглээгээ хаанаас шийдээд ингээд
яг Монголд байгаа юм шиг ашиглаа явдсан би гэдээ ажил төрлөөгээд би болохоор эрмэн travel-ээс одоо data SM-ийн хязгааргүй 7 хоногийн data SM вакцинд сонгоо явж байна. Тэгээд давхараас ингээд data хэрэглээгээ хянаад явахаас гадна гэр бүлтэй hotspot дээр цацаад явж байна. Тэгээд надад бол маш амар байдаг. Ямар ч асуудал авахгүй гоё хуурц сайтай байна. Тэгээд хүмүүст ер нь бол эрмэн travel-ийн data SM-ийг санал болгож байна. За. Манай бодлогын гадаа гараад ирсэн. Айскрим идэж байна. Одоо ороо хоол руугаа явах чинь ороо хоол. Сэнэгээрээ утас үзээд хоол идэж. Орчин үнэхээр гоё юм а тийм ингээ сайхан хоол идэж. Орчин сайтай. Пиццэнэ. Яна окей. Хараад бодаа идэж. Төсгөө хатаас ий. Бодаа ингээ түүж идэж. Энд бүр янз бүрийн зураг дараалсан заяа бүр. За зураг авч ш. Ингээ зураг авч байгаа. Энд тэр биш төс. Зураг аваад энэ годомжаар ингээл хүмүүс янз бүрийн зураг авахуулаад мэрэгжлийн нөгөө нэг зурагч нь дуудаад тэгээд одоо энэ нөгөө хувцсуудыг бас өмсөд зураг авах. Энэ ч жоох охин бай. За бид Манжуурт одоо усан парк руу орох гэж байна. Орсоор бичсэн байт юм ээ. Централ Услуг туристов гинөө. Синэ. Синэ. 예. 라지. 굿대. 이게 드셔. 한지를 떼지. 티, 어떻게 찍는 거의. 뭔가 따지 마시고. 진짜라 거의. 되게 디스네트가 거의. 야, 여기. 만조리 없다 거의 왜 이게 무슨 다르다 하이리 메트가 무슨 다르다 만조리 해주는 게 거의 왜 나게 되게 아르트 잘 발치가 나왔죠. 내가 갖다 해. 이제는 아무도 그래. Тэг чинь өлрөж яваасаа яаж байна. Хүүсэртэл авчих штэ. Наач гоё байгаа штэ. Яг жиг нөө. Нурууны чангарсан булчныг сулж өгч байгаа штэ. За би ээж яхийг би яагаад. За. Энд дээр ингээд дараад. Йоо. Гоё байгаа штэ нуруунаас. Bailta qoyan amir qoyan bailta halsha manjuriyo halsha show bailta hada qoybe qoyana
Гоё гоё. Гоё байна. Чимээ. Оно наашаа арайтай. Эвэр хичтэй дартаасаа. Манай усанд өдөржингөө болж байна өө. Сэлээд бүр. Гоё яваас ингээд арын нуруунаас чи ингээд ус ингээд тий. Энзэ гоё нурууны хуйнг сулж өгнө штэ. Яа энэ бүр амар гоё хуйнг өгөөд нуруу өвддөг хүмүүс бол яг ингээд байж мараа өдөржингөө. За. Данхаа нэг хоёр муу. Яа. Саяны юунд орсон чи нэр улааг тавсан бүр нуруу. Улаасан баха. Удаанаа орж. Бүр амар хүчтэй доролтой усаар нурууг ингээд даралтай усаар зөхөд нөгөө чангарсан булчныг сулж байгаа байхгүй. Амар үү. За бид саунд нь ороод ирлээ. Ой, чи нотч. Мами. Битэд. Одоо унаага үлээгээд гэж гарч ирж байна. Одоо тэгвэл гарч нэг хоол идэ те. Юм ичээд бод руу орё. За. Ороо тэр нөгөө юунд нь бас юу цаана нөгөө нэг юуны хоолны гудамж байсан шүү дээ. Шорлагны гудамж тийшээ бас юм зам идэх хэрэгтэйгүй юм байна. Гарч ирээд. Одоо болохоор зүгээр хайлт хоол идэх. Яг мэдчихэж зүгээр. Одоо болохоор зүгээр Ба гэж. Эцэнэ. Миний өөх юм уу? Түрээрэн. Яа бидэд шиндаа сууж байна. Одоо буудлын руу яваа. Сайхан сан парк дээр байж байгаа даа. За би хүүг аваад. Патрушка ч одоо хэд он ч 3 4 он ч үү? 4 он ч. 4 он ч нэ. Гэхдээ энэ ресепшнүүд нь бас амар соёлтой байгаа шүү дээ. Өндөр шаардлага тавьдаг байх л да. болцсон гэнэ үү? Окей, Кейлама. Саггүй. Амар хурдан дэш өгсөж байна. Уулаа. Эдгээр секунд дотор л Би харагдахгүй өглөө гарчиж байгаа. нүгэд мартаад явсан тийм чипээ. Зя. За бид супермаркетаар нь явж байна. Энэ дээрээс шинэхэн загас, шинэ ногоо, жимснүүд супермаркет бүх юм байна. Нара. Одоо энэ хятадд болохоор шивга 3.4 он гэж байгаа хэлнэ. Тэгэхээр чин 4 он 4-д 2000 төгрөг. Хэлнэ 2000. Зүрж. Тий 7 он 6.9 гэдэг чинь. Хэд болж ингэдэ Монгол 3766 юм. Талиар энэ байна. Энэ талиар шүү дээ. Одоо монголчууд их авдаг 60 грац гэж байгаа байхгүй энэ араа. Энэ 60 грац. Энэ дөрөв шилтэн байна уу? За. Бид нэг арх авах гал яваад.
Тэгээд нэг супермаркет ороод жоох юм аваад явж байна. Өө. Чихэр өмтөр айдман аваад. Хятадд ер нь жимсэн хямдтай юм дөө. Бид нөгөө энэ Орос ураа Оросо гэдэг энэ Орос манжуурын Орос дэлгүүр дотор баах юм аваа байж байна. Наадах чинь бол зүгээр л гэж мөнгө төргөө хийх мөнгөө ярьж. Мөнгө байна уу гэж. Ураа Оросо гэнэ. Доор нэм. Орос рубль мөрөг хийчихжээ. Энэ арай Орос мөр 200 рубль мөрөг 50 рубль. Ийм хийчих. Таашаач гэж. Дахиад энэ авчиж эндээс. За гарахтаа болохоо. За өглөөний цайны юм. Ийм бай. Оо божинжиш. Ангараа болоо юм шиг. Ер нь бол Хятадд одоо нэг энэ баянштай хоол нэр нь Монгол хүмүүс тохиромжтой. Тэгээ энэ гурилтай шүл нь маш тохиромжтой. Би бол одоо ийм гурилтай шүл аваад тэгээд өөртөө тохирсон ийм гурил авангуудаа чансан гурил авангуудаа ингээд эндээс шүл хийгээд авчдаг байхгүй. Эндээ ингээд тааруулаа шүлөө хийгээд өндөг бондортой шүл хийх үү гэх. Хүй энэ нэг доотлын охин байна шүү дээ нөгөө нь. Яагаад нэг шүлтэд ирүүл ийм гурилтай хоол нь их зүгээр гэдэг Монгол хүмүүс ийм гурил чанаад ингэж аваад чи баян шавна гэлөө. Баян шавна гэсэндээ нэг баян энэ балуун ийм баян шавчихсан. Энэ хүрцэн. Тэнгүүтээ эндээс шүл хийгээд авчвал амар зүгээр байдаг байхгүй. Ян шүү хийх юм аа нөө. За би өөртөө хийчихээ. Баянштай хийчихээ. Колома. Ийм шүл хийх үү? Босхоо. Ийм шүл. Ямар шүл хийх юм? Хоёр шүл баг. Мөгтэй өндөг бондортой шүл. Нэг л хийгээч аль нэг. Мөгтэйг нөө. Тэгвэл би чам мөгтэй шүл хийж. Энэ л ер нь хамгийн тохиромжтой дөө Монгол хүмүүс. Нөгөө брекфаст өглөөний цайнд орчоод юу идэх вэ гэж бодоод идэг штэ монголчууд. Монгол хүмүүс тэнгүүд энэ өглөөний цайн бол энэ өндөг би бол өндөг бондортой гэнэ идэж уучтай энэ өглөөний цайн. За болсон байна. Болсон. Өглөөний цайнд ийм олон орж шээ. Өглөөний цайгаа ууж. Та юу авсан? Ямар шүл авсан? Мөгтэй шүл авсан юм уу? Ийм олон хүмүүс цайнд орж шүү дээ. Ээж сэргэлэн бай. Ингээд Гараараа аваарай гэдэг нэг юм. Пакет аваарай гэдэг. ингээд Мама. Өглөөний хоолныхын энэ брекфастны жимс 50. Тэгээ янз бүрийн хятад хоолнууд байна. Энэ ингээд зуршууд байна. Өндөг. За энэ нөгөө нэрийн цэцэн бүлдүүстэй уурах хятад өндөг хондортой уураг байна. Ийм хоолнууд байна. Энэ загс байна. Шарсан загс. За энэ спагетти байна. За тэгээ энэ болохоор уух зүйлсүүд нь сүү, кофе. Давшаа. Сайн өглөөний мэдлэгээр намайтай мэдлэг. За энэ цай байна. Гэтэ хятад цай бол монголчууд ууж чаддгүй юм дөө. Энэ бол хамгийн ер нь тохиромжтой хоол гэсэн үг. Хятадд нөгөө нэг
Энэ гурилтай шүл ер нь дажгүй байдаг. Яг хоол идсэн шиг ер нь бол. Тэгээ энэ одоо амтлагчууд нь энэ байна. Энэ өндөг бандортой шүл нь байна. Энэ мөөгтэй шүл. Энэ ян шүү гэх янз бүрийн амтлагчаа гэдэг ногоон сонгийн дээр энэ амтлсан будаа. Энэ өндөг шараа шууд өгч шин. Тэр нь бол матрушкагийн энэ өглөөний брейкфаст нь үнэхээр дажгүй юм байна. Хамттай хийх юм. Уусаа олон усан чиж буудлаа. За энд бол төрөл бүрээрээ. Банш байна, мантон бууз, яа дахианы мартай буузнууд, амтад гоо гэж мантонууд байна. Энэ болохоор шар будааны цэцэн, цагаан будааны цэцэн. Ингээ янз бүр байна да. Ингээд нүрээ таниулаад орчт юм. Энэ нэг зочид буудалд байрлаж байгаа болохоор энэ парк руу өнгөө оруулалт юм билээ. Царайг нь таниулаад. Бид цэцэрлэг түрэл ингээд баах явлаа. Барагдахгүй гэх юм байна. Тэгээ. Аха. Энэ бас ингээд тойруулд юм байлээ. Нэг хүний 50 оноор суулгаад ингээд бүтэн паркийг үзэж болно гэсэн үг. Энэ бас ингээд парк дотор бас морь унуулт юм байна. Энд нэмэл юм. Үзүүлбэр энэ төр үзүүлт. Цирктэй дотор. Биш энэ нөгөө нэг матрошкагийн залгаа буудлан шүү дээ. Бид явж өгч. За энэ тэтгэл бодол дээр нэрлээ.